Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бад лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкастын 2 дахь суваг газрын гаваас. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж шин сувгийг маань дэмжээрэй. Subscribe тавьчаа дарахтал хангалттай. 1001 шөнийн үлгэрийг газрын гаваас подкастаар. Өвчнөр үхэхээс үннээр үхдэггүй. Монгол ардын зүрэг. Чингис хааны тухай домгууд 5 дугаар хэсэг. Чингис хааны мэндэлсэн тухай домгууд. Дээд өвөг Тэнгэрлэг язгуурт хааны алдрыг Есүхэ гин. Есүхэ татарыг анх дайлж аймгийн эзэн Тэмүүжин үгэ 20 бух нарыг барьж дэлүүн болдог ууланд цэрэг буцаж буув. Тэр цагт манай Элен цөвөг Богд Баатар Чингис хаан баруун гартаа нүж атхан мэдлээд ховлгаан гайхамшигаар бойжив. Тэмүүжнийг барьснаар тэр нэрийг өгөв. Тэнд Есүхэ Баатар татарын Тэмүүжин 20 бух тэргүүтнийг дагуулж ирэхэд өөлөн үжин хөл хүнд байлаа. Онон мөрний дэлүүн болдогт байхад хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд улаан тэргэл өдрийн өдөр дүл цагт Чингис хаан төрөв. Төрөхдөө баруун гартаа шагаан төдий хар нүж атгаж төрөв. Баяр мэлаах өдөр нь татарын Тэмүүжнийг авч ирсэнд төмөр үлгидэж Тэмүүжин гэж нэрийдсэн ёс ийм юм. Алтан товчоос. Есүхэ Баатрын их хатан үзэсгэлэнт өөл үнээс 3 дугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шөнийн нэгэнд гайхамшиг бэлэг төгссөн гоо жавхланд нэгэн хөвгүн гартаа гэрэл дулаан эрдэнэ атгасаар мэдлэв. Мөн өдөр окторгуугаас солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов. Тэр хэрд Есүхэ Баатар татар аймгийг дайлж аймгийн эзэн Тэмүүжнийг олсон тул анх нэрийг Тэнгэрийн заяасан Тэмүүжин гэж нэрлэв. Орцын тухай тэмдэглэлээс. Есүхэ Баатрын их хатан нь өөлөв. Тэр үест хурмас тэнгэрээр нэг балганы өнгөнд буурсныг шинжлээд урд бурхны гигэнээр ирээдүй цагт доор зүгт 12 хүчит ард төрж хаадын нэрээр улсыг зовоох болов. Тэр цагт нэгэн хөвгүүнийг илгээж засуул хэмээн бошиг үзүүлснийг мэдэж ридээр бууж өөлүүн хатанд амгалан үүсэхэд хатан бээр сэрсний хойно зүүд билүү хэмээн гадаг шхайж цасны дээр гიშгсэн ганц мөрийг үзэж итгэмжилснээс үлгэр бэлгэс төгөлдөр нэгэн хөвгүн шагаан чинээ хар нүж атгаж сайтар болсон гутгаар гал туулайн доторх сэм химээх усан морин жил мэндэлжээ. Татарын Тэмүүжнийг олж ирэхэд тохиолдон мэндэлснээр энэ тэргүү нэрийг нь Тэмүүжин хэмээн нэрийдэж Очирвааны хувилгаанд алдаршжээ. Эрдэнийн эрхээс. Туулаа нэвэртэй. Чингис хаан бол Тэнгэрийн хүү. Нялхын цагтаа Тэнгэрээс бууж ирээд нэг модон доор уйлан сууж байж гин. Уйлахыг нь аргал түүж байсан нэг бүсгүй сонсож аваад тийжээжээ. Тэр хүүхэд том болж эхнэр аваад 7 хүүтэй болов. 7 хүүгийнх нь отгоноос нь үр үндэс залгасангүй. Тэгээ тэр ахмад 6 хүүхэд болоод Чингис хааны өөрийн биеэс нь халахын 7 хушуу үүсэж гарчээ. Потааны баруун Монголын тэмдэглэлээс. Өөр нэгэн хувилбар. Чингис хаан бол Тэнгэрийн хүү юм байжээ. Дор газар бууж ирээд нэг модны доор унтаж байж тэр модны хажууд нь зэрэгцэж ургасан бас нэг мод байжээ. Энэ зэрэгцээ 2 модны намаа нь бие биедээ сарвааж нийлээд мөчрөөсөн шүүс тусалж хүүхдийн аманд орж тийжэл болжээ. Тэр үед зүүн гарын хаан нас бараад хааныг залгамжлах хөнгөө юм байж. Ноёд түшимд нь хуралдаж хаан суух хүнийг зөвлөсөн боловч бүр өөрөө хаан суух бодол өвөрлөөд санал нэгдэхгүй байв. Тэгэд зүүн гарын гаднаас хаан ирж модон дотроос тэр хүүхдийг олж авав. Халх улс энэ хүүхдийг Чингис хаан гэж дөрөвдөө түүнийг одонтой будантай тааш хурмастын хаан гэжээ. Чингис хааны тухай домгууд.
Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин Чингис хаан билээ. Бурхан Нирванд нөхчөж 3250 жил болсон хойно 12 муу хаад төрж хамаг амтныг зовоон явхад тэднийг доройтуулахын тулд Бурхан Вивангирид өгч Чингис хаан төрөв гэдэг. Чингис хаан 5 өнг 4 харь улс эмхлэн Замбуу твийн 361 овогтон 720 хилтэн улсын алба говчуурыг авч гарыг газарт хөлийг хөсөрт амьрлуулж Чакраварти хаан мэд алдаршив. Тулааны вэртэй. Бурхан Нирванд нөхчөж 3250 илүү жил болсны хойно сууд богд Чингис хаан төрхийн урд Замбуу твийн ертөнцид 12 муу хаад төрж хамаг амтныг маш дэнслэн явхад эрэгт Шигэмүний Вивангирид өгч Бадрангуй Эсруагийн тэнгэрийн хувилгаан суут богд Чингис хаан энэ Замбуу твийн амтныг мэдэж төрөв. Хамаг улсыг үл мэдүүзэй гэж төрхөөс нь өмнө 3 оны урд Сажаагийн Гунгаа Нямбуу лам зарлаг болов. Дээр тэнгэрээс заяв. Чин зоригт чандман мэт богд Чингис хаан төрөх. Хамгийн мэдгч тэр болох буй гэлээ. Хятадын Элисида Шигүбэ ба нэрт 2 хүн түүнийг бурхан халдууны улаан чулуунд цавчиж бичв. Чингис хаанд дээр Шигэмүний бурхан Вивангирид өгч дор намтай, уба намтай лусын хаан Хаспуу тамаг гаргаж өгсөн нь тэр билээ. Вивангирид бурхад хувилгаадын зүүн зөөгнөл иш лүндэн Вивангирид өгөх иш үзүүлэх. Эсруа энэтхэгийн шашны 3 их шүтэн сахиусны энэ тэргүүний нэр. Дэлхийн ертөнцийн олон амьтны бүтээн туурвагч. Ариун дагшин. Чингис хаан нэг удаа дайнд ялагдаад аргаа барахдаа унсан морьныхоо хөстэй эмээлийг авч тэнгэрөө дандгаалan тавиад хэлжээ. Тэнгэр эзэг минь намаага тэтгэж авна уу гэж. Ийм даатхан мөргсөнд агаарт нэг их дуу гарч хан хурмас тэнгэрээс хар сүлд саглагар модон дээр бууж иржээ. Чингис хаан мухлаа гарч ав гэжээ. Мухлаа хааны зарилгаар саглагар модон дээрээс сүлдийг хөтөлсөн хээр азарганыхаа онгон мундаан дээр залж буулгав. Мухлаа эзэнд сүл тахихыг айлтгсанд Чингис хаан тэр айлтгалаар 1000 улаа базааж төмөр өтгөөр тахи хэмээн тангаргалж 9981 хээр азарганы дэлийг навсалзуулан хөхөл зооглуулж чимжээ. Сүлдийн тайлгын ёсонд хөхлийг уйжээ. Сүлдэнд хөхөл уйж сүлжгийг хүндэтгэж зооглуулж гэж хэлнэ. Сүлжин гэж хэлж болохгүй юм. Төмөн өтхийг нэг л дээр гүйцээж амжихгүй болохоор 9981 хоныг нэг сээртэн тахил өргөөд үлдсэн дутуу тугийг хан хурмас тэнгэр таны хөх нохоо тань гүйцээж барьтгай гэж тайж дахиад хар сүлдийг дайны сүлд туг болгожээ. Тулааны вэртэй. Богд эзэн хөх бичин жил дорнод энэтхэх төрж төмөр хаалганд цэрэг буу. Тэнд ганц эвэртэй бууган биетэй морин сүлтэй ногоон үстэй гөрөөс гарч ирээд турхаг цэрэгт эзэн чинь эртхэн буцвал сайнсан гэж хүний хэлээр хэлв. Богд урт сахалтаас учрыг асуухад энэ бод гөрөөс нэр нь оронх гэдэг 4 зүгийн хэлээр ярьж чадна. Ам хороохыг жигшиж амьдруулж идэг ихэд дуртай. Одоо тэнгэрээс тэмдэг бууж эзэнд мэдүүлж байна. Эзэн та бол тэнгэрийн уугуулгүй юм. ертөнцийн улс бүр эзний хүүхэд юм. Одоо тэнгэрийн санааг дагаж иргэний амийг үлдэм үү гэж. Урт сахалт илүү чууцай. Богд эзэн мөн өдөртөө цэргээ игв. Юан судраас. Богд хаан энэтхэх төрч цэрэг буугаад байтал хідэн алд өндөр биетэй хэр сайдал ганц ивэртэй бүдүүн өнгөрөөс гарч ирээд хүний хэлээр үг хэлв. Энэ газар хааны очих ертөнц биш, хурдан буцвал сайн юм гэжээ. Жигүүрийн ноёд бүр цочоод байтал илүү чууцай хэлжээ. Энэ гөрөөсний нэрийг оронго гэдэг.
гэрдэг одны хувилгаан. Богд хүн суурандаа байвал энэ гөрөөс бичиг өргөж ирдэг. Өдөрт төм 8,000 газар гүйдэг хувилгаан шидтэй. Үүнтэй халдаж болохгүй юм гэжээ. Эзэн түүнийг сонсоод мөн тэр дороо актын жолоог эгүүлэн татав. Богд хаан төвдөд орсон дээрээ энэтхэгт морилж Чатхарын даваа гих хөтлийг давж одтол оройдоо ганц ивэртэй саруу нэрт гөрөөс гүйж ирээд эзний өмнө 3 та өвдгөө бохирон мөргөв. Түүний гайхалдан байтал эзэн зарлиг болжээ. Тэр энэтхэгийн очир цөөрөн гихч бол эртний дээд бурхан бодисаднаар эртхэн богдос хаадын төрсөн орон гэдэг. Идүүгээ энэ хил амгүй гөрөөс ингэж хүм мэд мөргөх нь юу вилээ? Хэрв одоо тэр оронд хүрвэл гиндэл болох буюу дээд тэнгэр эцэг минь ятгсан юм болов уу? Гэд игэрч харин урваж буув. Алтан товчоос. Туулай нэвэртэй. Улагчин гахаа жилийн 3 сарын 18. Тангад улсад морилон одох зураа Чингис хаан хангаан анд авлав. Ав талбиж байхад эзэн хэлжээ. Энэ авд нэг гоо марал бүрт чон 2 орно. Түүнийг бүү алах тун. Нэг хөх бор морьтой хар хүн орно. Түүнийг амьдаар барьж эрэхтүн гэж зарлигдав. Төдийд тэр ёсоор бүрт чон гоо марал 2-ын орсныг гаргаж орхиод хар хүнийг бариад эзэнд авчирсанд эзэн хэлжээ. Чи хэний хүн бэ? Юун дээрв? Гэвэл би Шудраг хаантных билээ. Намайг Шудраг хаан туршуул илгээж билээ. Хамаг тангадад эс гартагдсан хар бодон нэрт билээ би. Хар толгой минь хөвтгэр болов уу? Харж байсаар баригдав би. Хөлтөнд үл гүйцэгдэн гүйгч хөс болдмортой билээ. Хөсөр 4-5 нь хувир хар болов уу? Хөдлөл үгүй байсаар баригдав би. Гэв. Түүнийг эзэн сонсоод сайн ирнэ үнэн байвал болжээ гэж зарлиг болоод ис алан таны хаан хувилгаантай гэдэг ямар арга хувилдаг буй гэсэнд хэлжээ. Манай хаан эрт мангаар хар ирээн могоо болж хувилна. Өдөр дүл хүрэн ирээн барс болж хувилна. Өчийн цагт өчөөхөн шар өвгөн болж хувилна. Ёр түүнийг барьж үл болдог юм гэжээ. Шудраг хаан могоо болж хувилахад эзэн богд жигүүртний хаан гард болон хувилаад барс болон хувилахтан эзэн богд гөрөөдийн ах арслан болон хувилаад хөвгүн болон хувилахтан эзэн богд тэнгэрүүдийн хаан хурмаст болон хувилахаар Шудраг хаан ирэхгүй баригджээ. Шудраг хаан хэлжээ. Намайг албал энэ бийд чинь мó аварвал хой дүрд чинь мó гэсэнд эзэн богд энэ бийд минь гайгүй хой дүрд минь сайн болтугай гэд Шудраг хааныг ална гэж харваж цавчиж бүлж мислээд бүр даалган ятгахад Шудраг хаан хэлв. Та намайг бус мисээр даалгаж чадахгүй. Миний гутлын уланд 3 нуугалж ивгсэн мисэри эрт болд элд буй. Түүгээр завчвал сая болно гэсэнд тэр элдийг гаргаж авахлаар бас үгүүлжээ. Биеэс минь сүү гарвал энэ бийт чинь мó цус гарвал хой дүрд чинь мó буюу бас гөрвөлжин гоог минь чи биедээ авах болбол бүх биеийг нь сайн нэгжиж үзэхтүн гэжээ. Тэгээд тэр мисэр болдоор хүзүүгэн цавчин алхад хүзүүнээс нь сүү гарчээ. Шудраг хааныг тэгж алаад гөрвөлжингоо хатныг аван Минаг хэмээх тангад улсыг эрхэндээ оруулав. Энд дурддаж буй гөрвөлжингоо хатны домгийг сонсохыг хүсвэл баруун дээд буланд буй холбосоор ороорой. Туулаа нэвэртэй. Чингис хаан хангаан ханд их ав талбахта зарлиг болов. Бөөрт чон гоо марал 2 орох буй бүү алах тун. Хөх бор морьтой буржгар үстэй хар хүмүүн орох буй амьдаар барих тун гэж зарлигдав. Бүрд чон гоо марал 2 орж ирснийг ис салж гаргав. Хөх бор морьтой хар хүнийг барьж чи хэний хүн буй гэж асуухад дуун ис гарав. Эзэн хаанд авчирж өгөв. Эзэн хаан асуув. Түүнд хариулв.
Монголын богд эзэн цэрэг мордов гэж Шудраг хаан надаар харуул гаргав. Хөлт моринд үл гартах хөс болд хөх бор гихч билээ би. Хөлт моринд гүйцэгдэв 4-5 нь хувирах болов. Хар тэргүүд хүнд үл гартах хадрагч хар бодон гихч билээ би. Хар тэргүүд хүнд гартав. Хар тэргүү минь хувирах болов гэлээ. Эзэн богд асуув. Хаан чинь хувилгаан гэдэг үннээ хэл гэж зарлиг болоход бодон өгүүлөв. Өглөө хорт сичгаан шар ирээн могоо болох, түүнд барьж үл болох, үдэд хүрэн ирээн барс болох, түүнд барьж үл болох, үдэш хув шар хөвгүн болж хатантайгаа наадаж суух буй, түүнд барьж үл болох гэсэнд тэр хүнийг алахыг хэлтрүүлв эзэн богд. Тэндээс Чингис хаан цас дээрээс хөдөлж дүрмгээ балгасыг оруулж Шудраг хааныг могоо болсон цагт нь эзэн гард болов. Барс болсон цагт нь эзэн арслан болов. Хөвгүн болсон цагт нь эзэн өвгөн болон барьж авав. Шудраг хаан эзэнд үг өгүүлв. Намайг бүү ал, цоломныг барьж дайсан үгүй болгоё. Мичтийг барьж зуд турхан үгүй болгоё. Намайг албал аминд чинь муу, эс албал үрд чинь муу гэж ийм айхтар үг айлтгав. Эзэн түүний үгэнд эс болоод харваж цавчиж эс даалгав. Эзэн богдод хэлв. Миний уланд 3 хугас хийж ивгсэн эрээн хошлон буй, түүгээр боож ал гэлээ. Мөн тэр хошлон авч боож алахад намайг эдүгээ боож алах бол хойд үрд чинь надтай адил боомлогдож өгөх болтугай. Гөрвөл жонгоо хатныг минь хар хумснаас нь эхлэн бүгдийг нэгжигтун гэж хэлээд өгөв. Үргэлжлэл бий. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк тавьчаа дараарай. Description хэсэгт Газрын гаваас подкаст руу дамжин өөрөө холбоос бий. Шин суугийг маань сонирхоорой. 1001 шөнийн үлгэрийг Газрын гаваас подкастаар subscribe тавьчаа дарахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.